Замрыг ирэн монголчуудаа ойрын хэдэн хоног бодогдсон бодлуудаас хуваалцахыг хүслээ. Саяхан болсон зүйлээс хэдэн зүйлийн талаар ярилцъя. Нэгдүгээрт дайралцаан дээр мол ганаа учралд хандаж сүүлийн лайна хэлхийнхээ өмнө үзэгчдэд анхааруулж хэдэн үг хэлдэг. Энэ бас панчлайн дээр шүү. Төрүүлийн энэ дуусгах цаг нэрээ. Тэгэхээр хэдүүлээ жокч бай, дууч бай, панчлайнтай нь хамт сонсож байж л бүрэн бүтэн мэдрэмж авна. Tana Kruger there. I'ma clutch this shit like Sin Tzu. Ёо. Шарусч. Ёо. Энэ араас нь дахиад юм хэлж байгаа юм. Ёо. 3 дугаарт Rocket Band дуун дээр нэр нь дурддагдсан Синзуг хөвшин залуугүй л бүгд мэддэг боллоо. Харин нөгөө талд флагийн 2 дуун дээр Mag God гэдэг таг 2 удаа явж байхад хин ч анхаарал хандуулсангүй. Man on the Moon-ы таг охиных нь хоолой. Төг 18-ын тагийг Мучи хэлдэг. Харин Mag God-ын таг хүний хоолой биш. Google Translate дээр нөө бичээд хоолоогоор дуургаж болдсон шүү дээ. Тэгж бичиж voice-ийг татаж авч гаргаж ирээд өөрөө эдитлээд тэгээд хин нэгэн reaction бичлэг хийж байвал description хэсэг дээрх credit хэсгийг нь уншиж байхыг нь сануулж хэлж байгаарай. За одоо харин сэдвээ өөрчлөлөө шүү. Хэдүүлээ Plavag сонсонгууд баяраа халжиндаа л гэж бодно шүү дээ. Харин эрэхс раунд 2 бүр яг малчин ард бидний дуу шүү. Энд тэндгүүл гадаад нэртэй хүмүүс их болчихсон үед эрэхс гэж хэлэхэд үнэхээр чихэнд чимэгтэй сонсогдсон. Эрэхс. Дууныхын зарим хэсгүүдээс ярилцъя. Малчин гэж хэлхийн өмнө май гэж хэлдэг. Учир нь хонь ямаа майлах гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө гот гэдэг нэмшил малчин начин өртө өгдөг нэршил. За дараа нь Пужин Бэй руу буудсан маруухан оноц гэж хэлхийнхээ өмнө fact гэж хэлдэг. Пужин Бэй руу буудсан маруухан оноц. Ягаад fact гэж хэлсэн бэ гэхээр Orchid Gay дээр нэгч рэп сүнс алга бүх золбин дунд чинь гэж хэлснийхээ ардаас fact гэж хэлдэг. Нэгч рэп сүнс алга бүх золбин дунд чинь. За тэгээд хоёрдмол утгатай өгнүүд ч бас зөндөө байсан. Жишээ нь гайхуулах зүйл нь гинжинл мэдээж шууд утгаараа гинж тэгвэл гинж энэ гэдэг хоёр үгийг нийлүүлээд уншвал гинжин гэж сонсогдно. Тэгэхээр нөгөө утга нь лойчсны гинжин. Гурилдсан дис сонсоод тачи болов. Энэ мөрж бас 2-3 утгатай байж магадгүй. Мэдээж шууд утгаар гурил талах чихээр холбогдно. Нөгөөх нь гурилдсан дис сонсоод таг чиг болов гэсэн утгаар. Флагаас их зүйл хүлээж байсан чинь раунд 2 нь гурилдаад ороод ирэнгүүт урам гэж уран нуграач. Бүр хэлэх үггүй таг чиг болсон талаараа хэлсэн баг. Хүмүүс энэ дээр бас нэмэлт санаа гаргаж байна лээ. Гурилдсан дис сонсоод таагаас чи болов. Хүндлэл нь буурсан гэдэг утгаар. За дараа нь дууны ихэнх үед Mayday байсан бол дууны төгсгөлд payday руу шилжинэ. Ихэнх үед ялаан үр нэр үг байсан бол төгсгөлд нь ялаа үр үйл үг болж солигдож байгаа нь таалагдсан. За дараагийн хэсэгтээ орцгоё. Та хэдээс Orchid Gay дээрх миний сэтгэлийг сонсмоор байна гэсэн хүсэлтийг танд биелүүлээд бичлэгээ дуусгацгаая. 0-аас 14 секунд дээр хоёр хүний харилцан яриа гардаг. Flag-ийн Yotn дээр хэлсэн үг байна да. Rocket Bэй гоё гингүүд бүгдээрээ олонхоо дагаад гоё гэж боддог гэд. Яг энэ хэлсэн үг харин яг одоо л биелээ олж байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл X ерөнхийлөгч. Эхлэл хэсгийн хоёр хүний яриа Rocket Bэй-ийн фэнүүд биднарт гэхээсээ илүүтэй хар маст хандсан юм шиг санагдсан. За үүний дараа энэ хэсэг нөгөө л дунд сургуулийн хүүхдүүдтэй хандаж байгаа бололтой. Монголын иргэний агаарын тээвэр чиний хүүхдийн аав тэ ноёмлаа ирсэн байна. Тухайн мөчөд энэ дууг сонсож байгаа хүүхдүүдийг төрсөн аав чинь би шүү миний хүүл гэд байна. Rocket Bэй фэнүүдийгээ арим гэснийхэн дагуу Orc арим гэд ороод ирсэн нь өгөө аваатай хөвчлөлтэй санагдсан. Гэсэн хэдий ч 4 дахь хүмүүрний утга рэп сүнс гэд байгаа зүйл нь тоологдож болохоор зүйл юм байх та. За мэдэхгүй бол цаашаа явцгаая. Лад байнгын хэрэгэлдэг нэг үгийн бүтц байдаг. Яасан ийсэн, дургүй мургүй, байн майн, хайр майр, думц момц, дуу муу, хайсан майсан, алсан малсан, дайрсан майрсан, шүүгч мөвч, culture малчир. Сүүлдээ бүр тунан хэтрээд нэг мөрөнд дөрөвч ороод ирэх шиг. Монгол хэлэнд иймэрхүү үгийг сул үгэнд тооцдог. Алсан малсан гэхээр алсан гэдэг үндсэн үгнийх нь хүчийг нь сулруулах үүрэг гүйцэтгэж байгаа. Үгээр дайтаж байгаа иймэрхүү нөхцөлд дис дуун дээр ийм үгнүүд тохиромжгүй санагдаад байна л да. Иймэрхүү төрлийн үгнүүд шал өөр vibe-ийн дуун дээр илүү тохирох байх.
Rocket Page энэ талаар нь дуртаад өнгөрдөг. Gay May гэж мэгээд. Ингэж хэлдгээ болоо л гэдэг. Тэрээр хип хоп цагаан толгоондоо сайнч монгол хэлний цагаан толгоондоо муу юмсанжээ. Юун хайж мач вэ? Уул шугаманда хайдсан юм л гэж бичнэ. За 3 4-р мөр би үг бичиж чадахгүй ч эвлүүлдэг тоглоом бол эвлүүлж чадна. Яг уу сайн аав гэж сонссон гэдгийг нь байрыг нь сольж тавиад сайн аав гэж яахав сонссон гिचгвэл ядчил толгой холбох байсан болов уу? За дараагийн мөр флагийн үг бичих чадвар нь яг үнэндээ хэдхэн үгний дотор л эргэлдээд байна. Тэдний нэг нь битгий гэдэг энэ үг. Битгий хөөр, битгий ягараа да, битгий инээд хүрэг, битгий март, битгий дахиж бузрал, битгий худлаая, битгий худлаая, битгий дуул, битгий инээд хүрэг. За үүнээс гадна утга зүйн алдаа гарч ирнэ. Вьетнам улсын иргэн. Гэтэл энэ зурган дээрх 2 хүүхэд Филиппин хүүхэд. За сүүлдээ бүр Бээжин хав болоод л дуустдаг юм. Гар гэд байгааг нь онцгой үг юм болов гэхээр өөр дээрээ бас хэрэглээд байх юм. Өмнөх бичлэг дээр баргу барны буг гэдэг үгийг мэлхийний гаргадаг чимээтэй адилханаар хэлж байна гэд ярьсан да. Харин энэ дээр арслан бар гэдэг үгээ арслан архирч байгаатай адилханаар хэлж асан. Би бол харин арслан бар. Яг нь эр үсгийг уртаар хэлэх тохиолдол бол зөндөө л байдаг. Гэхдээ гар гэдэг үгэн дээр ашиглаагүй зөвхөн бар гэдэг дээр ашигласан болохоор тэгж бодсон. За дараагийн 3-4-р мөрөн дээрх сүүл холболт яг л эсрэг ертөнцийн рэпт юм бэ. Зөвхөн сүүл холбохын төлөө өөрийнхөө нэрийг хараалын үгтэй холбох муухай л санагдаж байна. Зарим хүмүүс нь 4 мөрөөр холбох гэж зовж байхад зарим хүн нь нэг мөрөнд л холбож байх юм байна л. За дараагийн мөр. Гадаад үгнүүд дээр баахан монгол хэлний тийн алгал залгаж байхаар шууд л гадаадаар нь хэлвэл илүү цэвэрхэн сонсогдох байсан байх. За ихэнх хэсэгт нь яа, дунд хэсэгт нь яа, төгсгөлд нь ч бас яа. Эдгээр мөрнүүд тэр чигтээ ингэж харагдаад байгаа болохоор үнэндээ ойлгохыг ч хүсэхгүй. Цаашаа явцгаая. Төв мөв царай гаргаж маргаж. Артист хүнд характер гэдэг зүйл байж л илүү амьтай санагддаг. Өвгөн энэ усын боггийн өдгөө хайлт нь хаа байна? Арслан. За дараа нь өөр хүний дуунаас иш татаж байгаа бол нэг мөрнөөс илүүг аваад хэрэггүй бололтой. Илүү болоод ирэнгүүт шууд л open mic. TV энэ яг мөн багта имийг ирээдсэн мөн багта би бол хүн унахта яг чамтай адил дараа нь Rocket Bay бол хүн бишээ Rocket Bay бол араа. Өдөөлбөртөд нь баярлалаа. Гэсэн хэдиж та Rocket Bay-ийг хэн сайн дуурайх вэ тэмцээнд төрүүлсэнгүй уучлаарай. За сая үг бичих чадварынх нь хувьд ярьсан бол одоо хөгжмийг нь харцгаая. Orchid-гийн битний хувьд гэвэл өмнөх дууных нь бит хамаагүй илүү сонирхолтой байсан. 50-аас 53 дугаар секундын хооронд цохилтынх нь хоорондын зай улам ойртож нэмэгдэх ба хальт орж ирдэг энэ дүрстэй яг л гоё авцалдаж өөрийнх нь хэлдгээр угсраа баруун зүүн миний 2 гар гэдэг шиг л битээрээ нүдэж орж ирдэг хэсэг бол гоё. Сонсодоор том шаасан худлаа биста дараа танихгүй метаа. Флагийн дуун дээр ямар ч байсан нэг юм аавна гэж хэлдэг энэ хэсэг дээр энэ цогцолт авна. Тэгээд буцаад дахилд орж ирэнгүүт илүү гоё сонсогдож байгаа. Эхнэрэн цэцэг хүүхдийн цэцэрлэгээс наав. Ямар ч байсан нэг юм аав. Атгах гартай бай, буруу талтай бай. Иргэсийн дуун дээр ч байгаа. Хөөе пэмэн гэдэг үг өмнөө зогсолт авснаар яаж хүчтэй сонсогдож байгааг сонсоцгоё. Нарийн дээр дуулан чип чимэг үч тэр жип чин хой пистамэн нэрэтэн чин. За тэгвэл одоо дууг нь бүр бүхэлд нь харьцуулж үзье. Лава дээр эхлээс төгсгөл хүртэл деталь зүйлүүд улам л нэмэгдэж өсөх эренбитэй явна. Харин Orchid Gay дээр деталь зүйлүүд нь буур хандлагатай. Хүмүүсийн реакшныг харахаар дуу эхлээд 30 секундын дотор л шууд энэ punchline дээр бүгд л огшдөө штэ тий. Огшоож байгаа хүч нь ганцхан үгийн хүч биш. Эхлээд энэ цохилтыг сонсоорой. Дуу эхлэхэд энэ цохилтыг өгөхгүйгээр байлгаж байгаад ой пистамэн гэдэг punchline дээр энэ цохилтоо оруулж ирнэ. Тэгэнгүүт үгийн хүч, хөгжмийн хүч хоёр арга бэлэг шиг нийлснээр энэ punchline-ыг ийм хүчтэй болгож өгч байна. Харин Orchid Gay секунд өнгөрөх тусам чимэг деталь зүйлүүдэд алдаж байсан. Дуу эхлэхэд уг нь бол цоглол эхэлнэ. Луужин гэдэг үгний араас пион гэж хэлнэ. Сүнс алга дунд чин гэж хэлсний араас fact гэж хэлнэ. Сүнс алга бүх зөөлтөн дунд чин. Хайцсан гэдэг үгний араас мэдхгүй гэж хэлнэ. Илүүдрийн хаан тэгээд бусад өдөр нь хайцсан. Respect гэдэг үгний араас. Yeah respect. Ганг гэдгийн араас сорж байгаа чимээ сонсогдно.
гэхдээ шалтгаагүй ган. Гэх мэтчлэн мөр болгон дээр нийгэм олж хэлдэг. Тэгтэл үүнээс хойш түүнээс цааш зүйлдээ залхуу нь хүрсэн юм уу яасан? Өгнүүд нь зүгээр л аваа болж хувирна. За үүнээс гадна нийгэм байна. Үүнээс дээр хувилбар байхгүй найзуудаа. Хаяа нэг тарих толгой юм хүлээж авах болоод дийд гэд удаанаар эргэлдэх тарих гацах мэдрэмж төрдөг дөө. Яг тэрнтэй адилханаар би чиний толгой дотор амьдарч байна. Энэ үгийг удаанаар яг л толгой руу орж байгаа байхгүй юу? Би чиний толгой дотор амьдарч байна. Ямар нэгэн үг хэлхийг хүсвэл заавал амаараа хэлээд байх шаардлагагүй. Яг тэрэн шиг Rocket Bay харин би нэг л хэмээн дагдаггүй шүү гэдэг үгийг заавал өөрийнхөө амаар хэлэхгүйгээр fast flow-ндөө шингээгээд flow-ороо илэрхийлж байна. Нэг л чимээ даган тэр нэг л хэмээ даган. За нэгэнд flow ярьсных нөгөө талын үзэл бодлыг бас сонсгон зүйтэй байх. Ганцхан flow-тэй энэ гэж ярьдаг нэг их юм яваад идэв. Flow-д нь болохоор тэр дууныхаа айн дээрээ битсэн үгээ одоо юу нь яаж орох арга нь л байна л да. Эсвэл хурдан үглэх юм уу, үеийн таслах, үгний өргөлт аль хэсэг дээр нь авах гэдэг юмнаас бүх флоу нь хамаарна. Сонсогчдын гаргадаг дийлэнх алдаа нь болохоор хоолойны өнгийг флоутай андуурч тийм билээ. Би ер нь бол миний ихэнх дуунууд бол дандаа доогуур одоо ярьж байгаа шиг би ийм доогуур хоолойны өнгөтэй дуулдаг. Доогуур өнгө гаргангуут энийг нь болохоор ингээд нэг флоу гэж бодоод миний эллет гэдэг дуун дээр бол шинэ флоу нь гоё юм гэсэн утгатай зөндөө комментууд байсан. Эллет болохоор би анх удаа хоолойны өнгөө дэше авч утсан байгаа. Би орилж дуулж утсан байгаа. Тийм болохоор та бүхэн хоолойны өнгө флоу гэдэг хоёр зүйлийг бас ялгаж салгаж хипхопоо сайн судлаарай гэж хэлье. За Orchid Gay-г сонссны дараа урам хугарсан хэдэн зүйл байгаа. Нэгт нь раунд 2-ыг нь клиптэй орж ирнэ гэдэгт бүр бат итгэлтэй байсан. Flag-ийн YouTube дээрх бүх дуу нь клиптэй. Бүр diss дуунуудаа хүртэл клиптэй хийдэг гэд бодлоо. Пикатринатай хамт стори хийсэн Илт Личиг дуу нь 2-ын даваанд орж ирнэ гэж бодож байтал тэр дуунаасаа бууж өгөөд Rocket Bay-г дагаад нэг зураг олж тавиад л цацсан нь урам хугармаар. Ядаж зураг хийхдээ хүүхдийн биш зураг олж тавихгүй дээл гэж бодсон. Миний 37-38 дахь бичлэгүүдийн комент нь бас үе хаагдаад байдیں۔ Нэг хэсэг Fla 2 хүүхдийнхээ нүрийг блur хийчихсэн явж байсан да. Тэр үед л гинэтэй ойлгож байгаа. Миний 2 хүүхэд Flag-ийн 2 хүүхдийг YouTube таалахгүй байгааг нь Blur-ыг YouTube руу ямар үед ашигладаг вэ гэхээр хитрхи их цус нүчтэй ч юм уу ёс бус дүрс санаандгүй байдлаар оруулчихсан үед YouTube заавал наад бичлэгээ устгах гээд байхгүйгээр Blur хийх боломж олгодог. Тэгвэл Orchid Gay дээр цус нүж алга. Тэгээд яг юунд болохгүй байгаа юм бэ гэхээр Rocket Bay-ийн энэ үг рүү өөрийн хүслээр л гулгаад орлоо. Orchid Gay-г нэг өгүүлбэрээр базаад хэлэх юм бол аль хэдийн буугаад өгчихсөн хүний л дуу гэж хэлнэ. За миний өмнөх бичлэгийн хувьд гэвэл 2 талыг барьсан бичлэг биш. 1.5-ыг барьсан бичлэг. Бас задлан гэж хэлж чадахгүй. Fact гэхээс илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг шууд бус хэлбэрээр ямар нэгэн дүрээр ч юм уу илэрхийлж байгаа болохоор. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.